одоо гишүүн болсноос хойш шинэ парламент бүрэлдэснээс хойш жил хүрээгүй хугацаанд бид нэр дөрөвд удаага төсөв баталж байгаа нэг талаасаа одоо эмгэнэл юм уу уйлмар санагдаж байна. 4 өдөр бид нэр 4 удаа ингэж хүн дүүл болтол ингэж төсөв хилцэж суулаа. Нөгөө талаасаа бас туршлагачдгийн юм шиг байна. Тэгэхээр одоо бас гайхаад байна л да. Би нэг юм ойлгохгүй болчлоо. Төсвийн гүйцэтгэлээ яагаад хилцэхгүй орхиод шууд тодглоор олчвоо. Гэтэл төсвийн гүйцэтгэл дээр чи 24 онд гихт чинь л 15.7 их найдын алдаа зөрчил гарсан буюу өмнөх оныхоос 93% их гэж шít. Бараг 2 дахин их ийм одоо алдаа зөрчил гарцсан явж хахад тэрийг бид нар эхэлж зүйн хилэлцэж байгаад за ийм алдаа зөрчил гарсан байна. Дахиж энийг гаргахгүй тулд энэ тодтголоо ийшээ чиглүүлээч гэдэг юм уу мэдэхгүй. Логикоор бол ингэж явбал зүйтэй санагдсан боловч харамсалтай төсвийн гүйцэтгэлээ ярилгүй орхиод ийш орчлоо. Би дөнгөж гишүүн болсныхаа дараа нэг Америкийн конгрессийн гишүүнтэй уулзахад ерөөсөө төсвөөс илүү гүйцэтгэл чухал гэдэг. Америкт бол гүйцэтгэлийг л маш олон хоногоор ярилцдаг, хилцдэг гэж хэлж исэн. Тэгэхээр энэ гүйцэтгэлдээ бид нар ач холбогдол өгж хариуцлагын асуудлыг ярихгүй байх юм бол бид нар 1000 төсөв тодтогоод 1000 одоо гоё хэдэн шөнөөр суугаад ч тусыг ис олохоор санагдаж байна. За тэгээд энэ мэдээж 4 удаа төсөв батлан за 2 нь тодтогол 2 нь төсөв гэж үзлээ гэхтэл эн чинь бид нар өнөөдөр жингөл ярьлаа. Ерөөсөө төлөвлөлт буруу байна. Орлогоо буруу тооцож чинь хитрхи өөдрөг байна. Хит их зардал гаргаж байна. Төсөв дагсан байна. Сөрсөн босоно гэдэг. Байнга яриад идэг. Гэтэл ингээд ер нь хариуцлагын механизм гэж байгаа мó? Ямар нэгэн хуулийн тусгагдсан юм байгаа юу? Би эндээс нэг төсвийн тухай хуулиас нэг зүйл заалт оллоо л доо 74 гээд. Төсвийн төслийг боловсруулж батлуулахдаа үндэслэлгүй тоо мэдээнд тулгуурлаж батлуулсан нь төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон бол уг албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлнө гэд. Тэгэхээр энэ өмнө ингээд 4 удаа төсөв баталж гин гэдэг нь өөрөө төсвийг чинь одоо буруу зөрүү тооцоосны улмаас батлаад байна гэж бид нар өнөөдөр жингөө ярьлаа л да. Ашгүй гişүүд минь бүгд бас ойлгоод нэг вайбтай байгаадаа баяртай байна. Өмнөх 11-12 сарын төсвийн үеийнхтэй харьцуулбал. Тэгэхээр энэ дээр хинд ямар хариуцлага тооцох юм болоо? Хариуцлага тооцохгүйгээр бид ингээд цаашаа яваал гэвэл хизээ чинь төсвийн хариуцлага сайжрахгүй, төсвийн энэ алдаатай мадагтай төлөвлөлт хизээч засрахгүй. За тэгээд нэгдүгээр асуулт, хоёрдугаар асуулт энэ аудитын бүгд төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтүүдээс уншихад за төсвийн орлогыг бол 10.6%-аар бууруулж бодсон байна гэж байгаа. Тэгсэн мөртлөө За Жодгийн Баярмаа гишүүний саналтай бол зарчмын хувьд нэг байна. Ер нь агуулга нь улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд болон улсын хурлын тухай хуульд оруулсан санаа нь 6 сард гүйцэтгэлээ хэлцээд 9-10 сард төсөв хэлцэх үедээ дараа жилийн төсөв хэлцэх үедээ харгалзан үзэх зорилгоор төсвийн тодтогдол биш дараа жилийн төсөв хэлцэхдээ өмнөх жилийн гүйцэтгэлийг хэлцдэг ийм зарчмаар суулгасан олон улсын жишг байдаг бах. Энэ удаа бол төсвийн тодтогол давхцчлаа. Гэхдээ энэ төсвийн тодтогол бол төсвийн гүйцэтгэлтэй шууд холбоотой гэж байгаа юм биш. Энийгээ бол улсын хурлын бүрэн эрхийн асуудал өгөөд энэ аудитын газраас хийсэн гүйцэтгэлийг хэлцэж байгаа засгийн газар өмнөх жилийн төсвийн гүйцэтгэлд бол та бүхэн хэлцэж ярих байх гэж бодож байна. Зүгээр дөрөвд хөдөөгаа төсөв баталж байгаа бол тэгэхээр төсөв батлахгүй бол улсын хурлын хамгийн гол онцгой бүрэн эрхийн нэг энэ хүрээнд одоо татвар төлөгчдийн мөнгийг яаж үржихтэй зарцуулах уу, зарцуулсан бэ гэдэг хоёр асуудлыг ярьж байгаа учраас энэ бол бас ард түмний төлөгчдийн үндсэн үүрэг гэж бодож байна. Гүйцэтгэлийг бүрэн хэлцэж дараа нь үнэлсний дараа одоо төсвөө батлах ёстой гэсэн зарчим бол бийж байна. Ер нь төсвийн зарлага орлогын биелэлт хангалттай тайлагдаагүй бодит гүйцэтгэлийн суур дүгнэлт хийгээгүй байхад дараа жилийн төсвөө хэлцэж болохгүй гэсэн санаа 26 оны төсөвдөр ярьж байна гэсэн. Энэ жилийн хувьд бид 25 оны төсвөө тодтогж байна. 25 оны төсвийн гүйцэтгэлийг харин бид нар та бүхэнд тайлагнаж та бүхэн эх хонд 26 онд хэлцэнэ. Тэр үед бол бид сайн тайлан гүйцэтгэл үзүүлэхийг зорих ёстой гэж бодож байна. Тэгээд энэ одоо буруу тооцоолсон гэж үзэж байгаа мó үзэхгүй байгаа мó гэдэг дээр чахлын сайдыг хариу өгнө үү гэж хүсэж байна. За дараагийн асуултыг асууж энэ орлогын бууралтыг 10.6% хичээ зарлагаа 5.4%-аар бууруулсан байна. Ер нь одоо айл өрхөөр бодсон ч гэсэн аж
нэг жижигсэн байнга л эн чинь орлогоо тооцоочоо зарлага түүндээ тохируулж тооцдоггүй мүү. Тэгээ бид нар ийм цүүн цагт одоо маш их асуудал дагуулад хүн болгон амтай болгон яриад нийгэм тэр чигээрээ энэ төсвийг сонирхдаг болсон шүү дээ. Тэгээ ийм үед орлогодоо тохирсон ийм төсвөө баталж болдгоо мүү. Уг нь ерөнхийлөгчдөө хавсаадж жагаад баг нөгөө алдагдaltaгүй төсөв баталсан. Тэгээ ядаж алдагдaltaгүй оруулж ирж болохгүй юм уу тодтоглоо 1.3 их 80-ийн алдагдaltaй гэж ойлголоо. За хоёрдугаар орлого талаа нэмэх тал дээр ямар ажил хийх вэ? Энэ их асар олон тэр бумын нөгөө Чингис банк, нөгөө Капитрон банкнд алга болсон энэ. За баярын гүшүүний асуултанд хариулъя. Төсөв төлөвлөх аргачлал маань өөрөө хуультай шүү. Хуулийн дагуу хийгддэг. Эдийн засгийн хөгжлийн яамн дээр одоо төсвийн хүрээгээр дамжаад макро төлөвлөлт хийгдэнэ. Тэр хүрээний хүрээнд төсөв өөрөө одоо салбарынхаа зохицуулалтаар хийгдэж явдаг юм байна. За нодлон төсвөө төлөвлөж эхэлж байх буюу яг өдийд ганц Монгол улс биш дэлхийд даяараа ковидын дараах одоо сэргэлтгээд төсөөллүүд их өөдрөг байсан. 9 сарын 1-нд өргөн барихад ч өөдрөг байсан. Харин 11-12 сараас байдал нэлээд өөр болсон. За он гараад бүрч хэцүүдлээ. Энэ дэлхийн нийтээрээ ийм төлөвлөлтөнд орсон ч явсан шүү. Ганцхан Монгол улсад тохиолж байгаа асуудал биш. Энэ удаагийн эдийн засгийн саарал дэлхийн нийтээр учирч байна. Эдийн засгийн өсөлт удаашрж байгаа дэлхийн нийтээр учирч байгаа энэ зүйл. За энэ дээр одоо улс бүр өөрөөсдийнхөө одоо бодлогоор өөрөөсдийнхөө боломжоор энэ тохиргоонуудаа хийж Та яг хуу дандаа л тэгж хэлж байгаа л дээ. Гэхдээ тэр 11 сар төсөв батлах үеэр чинь энэ эдийн засагч, төсвийн тогтвортой байдлын зөвлөл, мэрэгжлийн хүмүүс бүгд л хэлжсэн шүү дээ. Хитрхи өөдрөг байна. Наа чи үнэн унах нэ гэд. Тэр урьдчилж хараагүй биш харж исэн. Гişүүд бид нар бишгүй хэлсэн. Та ерөөсөө үг аваагүй. Тэгэхээр энэ дээр та одоо 1000 зөрөөд нэмэргүүлт. За дахиад тэр хариуцлагын асуудлаа ер нь хэрэгжүүлж энэ 74 гэдэг энэ заалтаа хэрэгжүүлж явахгүй бол энэ ерөөсөө энэ заалтаа энэ төсвийн тухай хуулиас авчих хэрэгтэй. Хинч хариуцлага хүлээхгүй тэгээд нэг юм дандаа төсөв хэлцэл бид нар ч гэсэн ингээд ерөөсөө орой олгоо ингээл жилд 4 удаа төсөв хэлцэн гэдэг чинь айгүй зовлонтой шүү дээ. За дахиад орлого тал дээрээ юу хийхээр төлөвлөж байгаа юм бэ? Одоо 68 орчим их 80-ийн хөрөнгө төсвийн бишээ төрийн өмчит компаниудад байна. Эднээсээ зарж үрэх ажил хийхгүй юу? Гүрж яаж амжилтанд хүрсэн бэ гэвэл эдийн засгийн сайд Биндукидзен сүнснээсээ бусдын төрийн өмчийг зар гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэрэн шиг одоо энэ За мэдээж орлого талдаа бүх нөөц боломжуудаа даачилж ажилтгүй байх вэ. За ялангуяа төрийн өмчийн компаниудын үр ашиг нэмэгдүүлэх. За төрийн өмчийн компаниудын хувьд бол төсөвтэй харьцдаг ерөөсөө ганц сууг нь ерөөсөө ногдол ашиг байдаг. Ногдол ашиг. За мөн эдийн засгаа шууд өөрсдийнхөө чиглэлээр дэмжих ийм үндсэн үүргүүдтэй гэсэн үг. За төрийн өмчийн компаниудыг хөгжлөх замаар орлого олно. Эсвэл одоо төрийн өмчийн компаниуд дээр байгаа эд хөрөнгүүдийг зарж борлуулаад төсөвт орлого төвлөрүүлнэ гэдэг. За энийг тусдаа ярих хэрэгтэй. Одоогоор бол бид төрийн өмчийн компаниудын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр нэлээдгүй одоо бас ажлуудыг зохион байгуулад ингээ явж байгаа. Харин хөрөнгийг нь зарж төсөвдөр одоо орлого төвлөрүүлнэ гэдэг. За энийг одоо компаниудад нэлээд тулж суужиж хариулах нь зөв баха. Тэрнээс одоо шууд энэ дээр хэлэх юм бол алга байна. За бусад орлогын хувьд бол уулуурхаан бус салбараас одоо орлогыг нэмэгдүүлэх. За дээрэс нь уулуурхаан салбар дотроос тэр одоо нүүрснээс бусад үнийн өсөлттэй байгаа, үнэн нь одоо зах зээлийн хувьд сүүлийн жилүүдэд байгаагүй ялангуяа одоо алтан дээр ч юм уу эдгээр салбарууд дээр одоо дайчлах, за эдгээр салбаруудыг дэмжих. За тэрэн дээр одоо гацсан байгаа олон зүйлүүдийг нь хөдөлгөх байдлаар за төсвийн орлогыг нэмэгдүүлэх бусад бүх одоо боломжууд дээр ажиллах болно.